За гар хазаад байгаа нохойг яаж болиулах вэ? 2 настай голдон гинэ. Би 2 нас хүртлээ 2 нас хүрсэн нохой гар хазаадах юм бол энэ юуг илэрхийлж байна гэхээр ерөөсөө гар хазж байгаа үйлдэлийг нь бид нар гүлэг байхаас нь урамшуулсан гэсэн үг. Урамшуулахдаа бид нар санаатай юм уу эсвэл санаандгүй байдлаар дандаа урамшуулсан гэсэн үг. Жишээл гар хазангууд нь ой чи болиоштой бити гар хазаатай мазаатай гэдэг маань бид нар өөрсдийнхөө үгээр бол болиулах гадаага боловч нохоонд бол тэр бол яг тоглоомны нэг хэсэг болцсон байдаг. Яг тэгвэл тэнд бол ойлгомжтой яг боль гэсэн харилцаа байгаагүй. Яг ойлгомжтойгоор яг энэ гар хазах чинь буруу гэдгийг бид нар ерөөсөө хэлээгүй. Зөвхөн одоо тэр яг гар хазахт нь үргэлжлүүлж хөдлөх, үргэлжлүүлж тоглох те. Тэгээ энэ өөрөө ингээд нөгөө өөрийгөө урамшуулдаг нэг үйлдэл нь болцсон байна гэсэн үг. Тэгэхээр гар хазаад байгааг нь яаж болиулах вэ гэдэг юм бол одоо та нар өөрсдөө гар хазахт нь бид нар өөрсдөө яг ямар үйлдэл хийж байна гэдгийг өөрсдөө сайн анзаар заяа. Яг тэр нь нохоонд ерөөсөө буруу юм хийж байгааг нь ойлгохдохгүй байгаа л гэсэн үг. Тийм учраас нохоо тэрийг илүү би нэг хийх нь одоо намайг илүү одоо нөгөө нэг эзэн илүү одоо надтай ингээд тоглох, намайг урамшуулах, илүү хөгжөөх тийм үйлдэл юм байна гэдээ ойлгоцсон. Тэгээ 2 нас хүртлээр энэ ингээд дадал болсон гэсэн үг. Тэгэхээр 2 настай нохоо гар хазж байгаа бол тэрийг болиулахын тулд яг тэр таарын харилцаа чинь айгүй ойлгомжтой байх хэрэгтэй. Үгүй наад чи яг чи гар хазах ёсгүй гэдгийг биеийн хилэмж, үг, аваа тэр юмнаараа айгүй ойлгомжтой хэлэх хэрэгтэй. Тэгээд даруй зогсоох хэрэгтэй. Энэ нэг тийм удаан засах асуудал биш. Зүгээр нохоо гар хазхлаар эн чинь манай эзэн дургу байгаа юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй шүү. Тэрийг нь ойлгуулж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр дараагийн удаа нохоогоо гар хазахт нь та нар өөрсдөө ямар үйлдэл хийж байгаагаа анзаараарай заяа. Тэгээ тэрийгэ бойл гэсэн.